Өнөөдрийн мессеж. За би өнөөдөр жоохон юм өглөөс ирсэн чинь жоохон залхуу хүрээд юм хийх тийм хүсэлгүй сэрсэн, тэгээ бас жоохон бухимдаад байсан. Ямар шалтгаангүй дөнгөж өдөр эхэлж байгаад чинь. Тэгээд би бяцлал хийгээд би мийг хөдөлгөөч нэг сайн дээртэхгүй, тэгээд сарны юу харсан чинь нөгөө нэг юу гэдэг лээ, сарны сайкл харсан чинь шинэ сартай өдрүүд эхэлж байгаа юм байна. Надад сарны ингээд юм сайкл надад миний ингээд сэтгэл санаа жоохон нөлөөлөд идэх байхгүй би ингээд анзаарсан. Тэгээд нэг гадаач амар халуун гарах хүсэлгүй. Тэгээд за ер нь өнөөдөр сайхан өөрийгөө арчлие тордъё гэд өглөө шийдээд тэгээд тэргээ хийхгүй ингээд хүүхдүүд юм сатаарал яваад байлаа л та. Тэгээ сая за бүсэндээ маска тавья гэж өглөө ботцсон байсан бот хийхгүй л яваадсан. Тэгсэн чинь сүултээ жоох уур хүрэл тэгэл нэг гэр мэр навсгаар нөх хоолой чимэр юм шиг санагдал. Тэгснээр ер нь гинт ёо за гэсэн хүүхдэд орхичод ингээс бүсэндээ сайхан маск тавьчаад одоо нүрээ цэвэрлж байна. Тэр штэ стресстэй бухимдаад эсвэл ингээд ядраад эсвэл юм хиймээргүй санагдаад ах юм бол өөрийгөө арчил заяа. Чи ингээд өөрийгөө аршин тавиад хүмүүсийг арчлаад бусдад ингээд анхаарал тавьж жагаад өөрийгөө ингээд хайцсан үед бүр улам их уур үрээд ингээд яа та нарын төлөө гэ баг уурлан заяа өөрөө сонгож хийчихэд ингээд тэрэндээ өөрөө бухимдан за. Харин бусдыг орхиод өөрийгөө торцсны дараа хизээч чи муухай мэдрэмж авахгүй өөртөө цаг гаргаад өөртөө анхаарал тавьсны дараа чи хизээч харамсахгүй хизээч муухай мэдрэмж авахгүй зэ бусдыг анхаарч халамжсны дараа чи хүргэлж өөртөө уур хүрээд байгаагаа мэдхгүй бол бусдад уурлана би та нарыг ингэсэн би та нарыг л ингэлээ гэл өөрийгөө арчил мэдв бусдыг хай love you.